За юу цан залуусаа тэгэхээр өнөөдрийн хичээлээр би та бүхэнд change of character буюу choke-ийн талаар заах гэж байна. Тэгэхээр ихэнх хүмүүс бол choke-ийг андуурдаг. Ерөнхийдөө бол маш буруу ашиглаж байгаа бас харагддаг. Ерөнхийдөө бол choke гэдэг маань бол change of character гэдэг англи үгний бол товчлол байгаа. Тэгэхээр бол choke юу заадаг вэ гэхээр ерөнхийдөө бол market structure shift буюу бүтцийн шилжилт эсвэл order flow shift буюу order flow-ын шилжилтийг бол зааж идэг. Тэгэхээр бол та бүхэнд шууд хичээл рүү оръё. За тэгэхээр энд бол bearish choke харагдаж байна. Энд бол bullish choke харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ихэнх хүмүүс бол break of structure буюу бидний market structure буюу бүтцийн одоо зах зээлийн бүтцийн хичээл дээр үзсэн одоо break of structure буюу одоо бүтцийн задралтай бол change of character-ыг андуурдаг. Гэхдээ бол change of character болон break of structure хоёр бол хоорондоо ялгаатай. Тэгэхээр та бүхэн бас тэрний ялгааг нь тайлбарлаж өгье. Тэгэхээр бол та бүхэн харах юм бол энд бол айгүй цэвэрхэн сайхан дэше uptrend чиглэлтэй break of structure-ууд явж байна те. Тэгээд энд бол хамгийн сүүлд үүссэн higher low-ыг бол энд үүссэн higher low-ыг бол ханш бол эвдээд тэгээд нэгсэндээ change of character явагдсан байна те. Тэгэхээр энд бол change of character явагдсан гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө change of character явахын тулд бол хэд хэдэн одоо шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Эхлээд бол high буюу одоо сүүлд үүссэн high-ыг бол эвдэж шинэ high үсгээд тэгсний дараагаар энэ шинэ high-ыг үүсгэсэн одоо шинэ higher low-ыг бол хаш эвдэх хэвээр. Ингэснээр бол change of character бүрэн гүйцэд явагдсан гэж бол үзэгнэ. За тэгэхээр энд бол ханшин дээр бол change of character явагдчихсан байна. Uptrend явж исэн. Тэгээд downtrend рүү шилжсэнтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол change of character бол ерөнхийдөө бол трендийн шилжилтийг харуулж байгаа анхны дохио гэж та бүхэн ойлгож болно. Дохио тэмдэг гэж бол ойлгож болно. Тэгэхээр бол энд бол хааш бол ингээд uptrend явж байгаад тэгээд дараа нь энд бол choke явагдсан байна те. Choke. Тэгээд ерөнхийдөө бол downtrend рүү шилжээд ерөнхийдөө downtrend чиглэлийн хөдөлгөөнүүд бол давмгаалаад явсан байна гэж энд бол харагдаж байна. Энэ choke явагдсны дараа бол ханш бол downtrend рүү шилжээд ханш бол ерөнхийдөө short арилжаанд ороход ерөнхийдөө тохиромжтой нөхцөл байдал бол үүсэж явсан байна гэсэн үг. За энд бол эсрэгээр bullish choke явагдсан байна. Bullish choke гэдэг нь бол ерөнхийдөө бол ханш downtrend-ээс uptrend рүү шилжих дохио гэсэн үг. Тэгэхээр энд бол ханш downtrend явж байгаад энд бол шинээр үүссэн low-ыг бол эвдэж шинэ low үүсгээд тэгээд ерөнхийдөө энэ low-ыг үүсгэсэн lower high-ыг бол хаш эвдснээр бол энд бол choke явагдсан байна те. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ ингэж эвдэж байгаа нь бол бидний хувьд ерөнхийдөө ханш bearish байж байгаад ерөнхийдөө downtrend байж байгаад uptrend рүү шилжиж шүү гэсэн анхны тохиог бол өгч байна. Тэгэхээр бол та бүхэн харах юм бол энд эвдэрсэн байна те. Энд эвдрээд тэгээд шинээр higher low үсгээд эвдээд break of structure. Эний дараагаар бол break of structure үүснэ. Ягаад гэвэл энэ бол энийг эвдэж байгаа нь бол анхны одоо бүтцийн шилжилт биш. Энэ бол анхны бүтцийн шилжилт буюу choke явагдсны дараах бол бүтцийн эвдрэл бол бидний market structure дээр үүссэн break of structure маань болоод явах нэ гэсэн үг. Тэгэхээр бол ерөнхийдөө бол change of character-ыг бол та бүхэн ойлгохдоо бол ерөнхийдөө зах зээлийн бүтэц эргэх ихний хөдөлгөөн гэдээ ойлгочих болно. Ихний шилжилт хөдөлгөөн гэдээ ойлгочих болно. Бүтцийн шилжилт хөдөлгөөн гэдээ ойлгочих болно. За тэгэхээр ерөнхийдөө бол энгийн зураглалаар бол ингэж ойлгочих болно. Тэгэхээр та бүхэнд би илүү ойлгомжтой болгохын тулд яг амьдрал дээрх
жишээн дээр тайлбарлая гэж бодлоо. За эндээс харах юм бол ханш бол дандаа uptrend чиглэлд явагдаж байна. Тэ uptrend хөдөлгөөн хийгээд дандаа D-shape break of structure-ууд хийгээд ингэ явсан мэт. За ингэ D-shape break of structure хийгээд явсан. Энд бол break of structure хийсэн байна. За ингэ шинэ break of structure хийгээд тэгээд дахиад энд бол break of structure хийсэн мэт. За би энийг бол break of structure-ыг бос гэж тэмдэглэжээ. За тэгэхээр цэвэрхэн break of structure-ууд бол биелсэн. Тэгэхээр бол break of structure үүсэж байна гэдэг чинь бид нар өмнөх одоо бүтцийн хичээл дээр заасан. Тэгэхээр энд бол order flow маань бол shift хийж ийн гэсэн үг. Бас тэгэхээр энд бол шинэ higher low үүсгэсэн те. Энд бол шинэ higher high үүссэн байна те. Тэгэхээр ханш бол ирэхийн тулд change of character одоо энэ дээр явагдахын тулд энэ одоо шинээр үүссэн higher low-ыг хаш эвдснээр бол амжилттай change of character явагдсан гэж үзээд бид нар энийг бол uptrend эргээд downtrend руу шилжсэн гэж ойлгож болох нэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол ханшиг бол ингэж явах. Хэрвээ энийг change of character ийгээд эвдэх юм бол ханш бол доошо downtrend үргэлжлэх магадлал өндрөө гэж бид нар одоо дотроо төсөөлнө гэсэн үг. За тэгэхээр ханшиг гүйлгээд үзье. За тэгэхээр ханш бол энийг эвдчихэж change of character гэж хэлсэн те. Энийг эвдэх юм бол change of character. Хэрвээ энийг эвдэх юм бол break of structure болно те. Тэгэхээр аль нь төрүүлж үүсгэх нь хийдэл үзье. За энд бол choke бол амжилттай үүсчлээ. Ягаад гэвэл бидний шинээр үүссэн higher low-ыг бол хаш эвдчихлээ гэсэн. Энд бол шинэ higher low бас үүссэн байсан те. Higher low-ыг үүссэн энийг бол эвдчихсэн. Лааны үзүүрээр эвдсэн байна те. Үзүүрээр эвдсэн ч гэсэн бид нар ерөөдөө change of character-ыг бол авч үздэг. Change of character явагдсан гэж. Энд бол бас үзүүрээр эвдчихэд дараа нь их биеэр эвдсэн байна те. Үзүүрээр эвдчихэд шууд унсан ч бид нар нэг бол change of character гэж явсан биелсэн гэж үзнэ. Харин break of structure дээр бол бид нар үзүүрээр эвдэхэд бол break of structure явагдсан гэж үздэггүй те. Тийм тэгэхээр ерөнхийдөө бол энэ үгээр бол break of structures бас ялгаатай гэж ойлгож болно. Та бүхэн тэмдэглээд аваарай. Тэгэхээр энд бол change of character амжилттай явагдсан. Тэгэхээр энд бол ерөнхийдөө бол downtrend-ийн үед бол uptrend-ийн үед бол change of character ямар нөхцөл биелжиж ерөнхийдөө change of character явагдсан гэж үздэг вэ гэхээр ерөнхийдөө бол эхлээд high-ыг аваад дараа нь low-ыг эвддэг. Эхлээд high-ыг эвдчихээ дараа нь low-ыг эвдэнэ гэсэн үг. Харин downtrend-ийн үед бол яг эсрэгээрээ downtrend-ийн үед эсрэгээрээ low-ыг авчаад low-ыг эвдээд дараа нь шинээр үүсгэсэн lower high буюу наморыг бол эвдснээр бол ерөөдөө change of character амжилттай биелсэн гэж үздэг. Яг л эсэргээр нь гэсэн үг. Тэгэхээр энд бол uptrend одоо downtrend болох шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа. Uptrend ингэж явагдаж чаад downtrend руу шилжих хөдөлгөөн энд бол явагдсан байна те. Тэгэхээр эндээс үүссэн учраас бид нар бол downtrend руу шилжсэн гэж одоо эндээс үүснэ гэсэн үг. За тэгээд ханшиг гүйлгээд үзье. Boom. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ change of character явагдсан үднэс л одоо ерөнхийдөө энэ хөдөлгөөн үүсэж чинь гэсэн үг. Яагаад гэвэл ханш бол downtrend руу шилжиж гисэн. За ингээд хараад үзье. Change of character явагдсанаас бол ханш бол ингээд ерөнхийдөө бол downtrend руу шилжиж явчихсан байна гэсэн үг. За тэгэхээр
Энд бол дахиад change of character явагдсан байна. Гэхдээ энэ удаад бол bullish change of character явагдсан байна. Энд бол bearish change of character явагдсан шүү дээ. Тэгэхээр bullish change of character гэдэг бол ерөнхийдөө бол downtrend-ийн үед бол явагдана. Сая та бүхэнд хэлсэн ингээд downtrend явагдаж байна. Дандаа ингээд lower low lower high lower low lower high lower low lower high lower low гэдэг явж байна те. Lower low энд бол үүсгэсэн байна. Тэгээд дараа нь бол энд бол lower high маань бол энэ лааны үзүүрээр эвдэгдсэн байна. Тэгээд retrace хийгээд буюу одоо pullback хөдөлгөөн явагдаад дахиад энэ дээр бол lower high higher low үсгээд тэгээд энэ дээр үсгсэн higher high-ага эвдээд ерөнхийдөө бол break of structure хийгдээд ингээд бол uptrend-ийн чиглэл рүү шилжсэн байна гэж ойлгож байна. Тэгэхээр энд бол энэ хөдөлгөөн бол бидний ерөнхийдөө бол choke хөдөлгөөн явагдсан. Choke хөдөлгөөн маань энд бол явагдсан байна гэж үзсэн. Тэгэхээр choke хөдөлгөөн явагдсны дараа та бүхэн ерөнхийдөө бол яаж одоо uptrend руу ингэж эргэж шилжиж байгааг бол харж байна те. Тэгэхээр ерөнхийдөө market structure shift буюу choke маань бол ингэж үйлчилдэг. Ерөнхийдөө бол трендийн төгсгөлийг бол зааж өгч идэг. Хамгийн түрүүнд зааж өгч идэг. Энд бол сайхан uptrend явж исэн. Энд бол choke явагдсанаар бол uptrend маань дуусж байгаа гэсэн тохиог өгсөн. Эндээс бид нар баталгаа аваад оролтууд хийсэн бол доошогоо downtrend руу маш амжилттай ашигтай арилжих тийм боломжууд бол энд бол дунд нь байсан гэсэн үг. Харин эсвэргээрээ энд бол bullish choke явагдсанаар бол бид нар бол buy арилжаанд орох, long арилжаанд орох тийм боломжууд бол энэ дэр нэгдэж өгсөн гэсэн үг. Тэгэхээр энд бол choke bullish choke явагдсны дараа бол энд дараагаар нь бол break of structure энд бол явагдсан байна. Break of structure бол энд ингээд явагдсан байна. Break of structure ингээд явагдаад явсан байна. Энд бол хэдийгээр ерөнхийдөө үзүүрээр ивдсэн учраас break of structure гэж үзэхгүй. Энд бол их биеэр ивдсэн байна. Тэгэхээр энд бол break of structure явагдсан гэж үзсэн. Тэгэхээр хаашиг явуулаад үзье. За энд бол дахиад change of character явагдсан байна те. Гэхдээ энэ удаад bearish change of character явагдсан. High эвдээд энд бол шинэ high үсгсэн. Тэгээд ерөнхийдөө бидний higher low энд байгаа. Higher low-ыг энд ханш эвдчихсэн байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө ханш эргээд bearish чиглэл рүү хандлагатай болсон гэж ойлгож байна. За ханшиг явуулаад үзье. За ингээд ерөнхийдөө бол та бүхэн эндээс бол маш тодорхой харж байгаа гэж найдаж байна. Харах юм бол бид нар бол change of character энд бол явагдсан. Change of character-ыг бол би CH үсгээр бол товчлоод биччихдэг. Тэгэхээр бол амар байдаг. Тэгээд change of character явагдсны дараа бол бидний ерөөхдөө бол энд бол үссэн order block-ыг бол ингээд шалгаад хааш бол доошо хөндлөд бол явсан байна. За тэгэхээр ерөөхдөө бол change of character гэдэг бол ийм одоо ерөөхдөө ханшийн одоо эргэх хөдөлгөөнийг бол хамгийн түрүүнд тодорхойлж өгдөг одоо тийм одоо концепт байгаа. Тэгэхээр та бүхэн энийг мэдснээр бол трендийн эхлэл трендийн одоо төгсгөлийг бол тодорхойлох боломжтой тийм одоо боломжийг та бүхэнд олгож байгаа тийм одоо ойлголт байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүү бичлэгээр бол та бүхэнд илүү ойлгомжтой болсон байх гэж найдаж байна. Bullish choke, bearish choke хоёрын ялгаа. Тэгээд break of structure choke хоёрын ялгааг бол та бүхэнд тодорхой заалаа. Тэгээд ойлгосон байх гэж найдаж байна. Хэрвээ ойлгоогүй бол бичлэгээ дахиад үзээрэй. Тэгээд амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцгаая.